Hello guys. Welcome back. Өнөөдөр дөрөвт өдөр би одоо хичээлдээ явах гэж байна. Бид нарны цад хүрсэн. Спонжигаас нарчаад. Би өнөөдөр бол нэг онц гойд сонис хот юм хийхгүй заяа. Яг уу хичээлээ тарчаад тамга авч магадгүй. Японд ингээд гарын үсгний оронд тамга хэрэгэлдэг хөхгүй. Тэгээ одоо жишээ нь банкн дээр данс нийлгээд гарын үсгээ зураг гэх юм бол тэр ингээд тамгаад авдаг хөхгүй юу. Би тэгээд ирснээс хойш тэрийг аваагүй л байгаа. Банкны дэвтэр мэвтэр тэгээ ингээд төлбөр шууд банкнасаа асуулнаа гэд холбоолох юм бол заавал тамга хэрэгтэй гэсэн. Би сая Японд ирснээс хойш миний арьс бүр амар болсон заяа. Өмнө жил яг миний арьс нэг амар болж исэн да та санахгүй л хальта. Миний тэр бичлэг устцсан болохоор би өмнө жил нэг гоо сайханд ороод тэгсэн чинь гоо сайхных нь бүтээгдэхүүнээс нь харшлаад тэгээд ингээд нөх нь бөглөрөөд тэгээд ингээд миний нүрээр бүр ингээд амар ингээд энэ тухаар ингээд хоёр хамрын нүгээр амар юм гараад цээжээр бүр ингээд нэлэн хүүдээ заяа амар юм гарсан бохгүй юу. Тэгээд би чинь ингээд арьсны юм чимчд үзүүлээд баг антибиотикийн тэр уугаад нэг тасмаас төгсөө зүгээр л очсон бохгүй юу. Тэгэдснээ сая ирсэн чинь бас тиймэрхүү юм гараад ер нь бол миний арьс маш хэмзэг заяа. Гуяа яг энэ цээжсэг маш хэмзэг. Тэгээд жоохон ингээд үрж мөрээл жоохон юм харш юм хатуу юу гэх юм бэ ширүүн байчих юм бол юм турчдаг. Японд ирсэн чинь усанд харахгүйсэн ер нь бол ингээд Японы ус нэлээд холоортой заяа. Гэтэ японочууд нь бол тэрийг шууд ууж болно гэдэг ундны ус гэдэг заяа Канадныхаа усыг уух боломжтой гэдэг. Тэгээд надад бол анх ирээд ингээ амаа зайлахад амар холоортой байсан заяа. Тэгсэн одоо ингээ тасцаа одоо зүгээр байгаа. Тэгээ одоо бол арай гайгүй болоод одоо ингээ цээжэр ингээ сорин үлдсэн нүрээс ингээд ирүүн дээр зөвхөн соринууд нь үлдсэн байгаа. Өчтөр болохоор бүтэн өдөржингөө бороо орсон бохгүй юу. Тэгээ ер нь бол жоохон балайсан заяа. Би Монголд байхдаа бороонд амар дуртай байсан бохгүй юу. Романтик юм санагдаад идвэсэн бохгүй юу. Энэ баахан борооны дуунууд идэв штий. Романтик дуунууд. Тэгээд тэгсэн чинь Японы ирээд нөө манай монголчууд ингээд нэг бороо орчвол бэлчтэй штий. Тэгэл гоё өнөр мөнөртэй нөө. Японд бол ингээд өглөөнөөс ахвал орой хүртэл оруулна. Угаасаа л чихтэй орон болохоор их борооны дараах өнөр мөнөр гэж нэг байдаг. Так, нүрэ бодод тусчлаа. Одоо чивлийн make keep mist гинэ бодог төвчдөг унаад мэдгүй хэмжээлээс нэг юм mist. Тэгээд юу вэ? Хол алаа заяа. Би ер нь л юу ячдаг хөхгүй орой ирээд амралтын өдрүүдээр бүх юмаа бэлтчихдэг одоо ногоо могоогоо удаа агшаагаад хөлдөөгөө бэлтчихдэг хөхгүй юу. Тэгээд шууд одоо ажлын өдрүүдээр хичээлээсээ ирээл бүх хөлтөөсөн юмнуудаа нийлүүлээл будаага пэйжин талаагаал эзчил бэлэн байдаг. Угаасаа махан бонд чинь жижигээрээ бэлэн байж идэг хөхгүй юу. Тэгэхээр айгу амар идэг. Тэгээд бас оройн хийсэн холоо ингээд жоохон хоёр аягийг хийгээд угаасаа ер нь бол хоёр аяг болчтیں۔ Заяа. Тэгээд өглөө нь идчихдэг. Одоо би ингээ юм идээд гарахгүй бол өдөржингөө одоо гадуур явж байгаа хичээлдээ сууж байгаа орой би чинь 5 6 гэж ирдэг хөхгүй юу. Тэгээ ингээд юм хоол идэхгүй зүгээр юм өндөр талах малах гэдэг гарчхаар амар үсдэг. 6 хүртэл брээг амар үсч өгч байгаа юм шиг орж ирдэг. Гэрэл амар муухай тий. Орой үед би уг нь юу яах гээд булчингийн мас нэмнэ гэж бодоод амар ууралыг юм идэхэд байгаа хөхгүй юу. Гэтэ яг би нөгөө юм бүрээ шийдээд уураг мураг уугаад фитнес явахгүй зүгээр ингээ гэрээсээ л аль болох их уураг идэл тэгэл хаяагаа нэг тасгал хийж байгаа болохоор тийм амар нөлөө гарахгүй л хальтаа. Тэгээ будаа нутгараа заяа. Нийл бодолцсон ба шүү дээ. Ингээ үлдчихдэг. Будаага агшаагаад пакетэнд хийгээд үлдчихдэг. Ер нь бол заяа яг дөнгөж агсан будаа идэх амар гоё заяа. Ялцч хөөр идэг.
Гэтэ яг хуу ингээд би угаасаа л дандаа хөвчлэн будаатай хоол идж байгаа. Тэгээд орой олсон удаа агшаагаал байна гэдэг жоох ядаргаатай заяа. Тэгэхээр угаасаа энэ нь амар идэг. Тэгээ угаасаа нэг агшаахад 2 агшаахад л миний бараг 3 өдөр хоол болчихдог байхгүй юу? Ингээд 2 минут. Яг өнөөдөр 22 градус гинэ. Ер нь бол жаахан сэрүүхэн. Тийм дулаахан халуун бол биш. Дулаахан юм байна заяа. Тэгэхээр би нэг ийм трико авсан байхгүй юу? Нөгөө нэг шилэн трико шиг харагддаг. Тэгээс би нэг өмсч үзээд тахаа заяа. Энэ ер нь бол фейлдчих. Энэ ягаад ч шилэн трико шиг харагдахгүй байгаа юм. The fuck. Шилэн трико шиг харагдчихэв. Би энэ юпгийг өмсчүүл. Агуу ч юм уу. Ингээ хоол минь халдсан байна. Дахины махтай, төмстэй, лувантай, хурга. Чинжтэй хурга. Яг би уг нь өндөг тавьж идэх туртай. Гэхдээ байлаа. Яарад байгаа учраас. Бонд ер нь л ингээд цаг аягүй их барьдаг гэдэг хэлдэг шүү дээ. Тэр хамаг юм харагдаад байна. Ер нь бол хоцорж болохгүй заяа. Гэхдээ бас хоцрох бараг л ингээд боломж гарахааргүй гэдэг заяа. Ямар ч хоцрох үндэслэлгүй. Яагаад вэ гэхээр бүх юм нь бүр яг цагтаа. Одоо 9:31 дээр ингэсэн бол яг л 9:31-тэй байж идэг заяа. Гэтэ одоо 9:31-т ингээд хөдөлнө гэсэн байхan бол чи 9:31-ээс өмнө очиж суух хэрэгтэй. 9:31 гээд очих юм бол яг хөдөлж гинэ гэсэн үг. Тэгээ 9:32 гэхэд хөдөлсөн байна. Тэгээ Google Map дээр гарч ирж байгаа одоо Google Map дээр тэдэн минутанд очино гэдэг штэ. Яг л тэр үгээр байдаг. Одоо яг онцгой тохиолдолд хоцрон штэ галт тэрэг нь. Тэгэх юм бол метроны ажилтнаасаа бичиг аваад одоо ингээд ийм учраас ингээд метро хоцорсон учраас би хоцорсон гэдэг бичиг аваад тэрийгээ сургууль юм уу багштай ч юм уу эсвэл ажилтдаг компанид өгөх юм бол хоцорсноор авдаггүй. Дээгүүр юм өсгөө. Өчтөрний ноосон цамц өчтөр бороотойсэн байхгүй тэр ноосон цамц байсан чи би амар халуутсан. Тэгээ яж ноосон цамц маань ороод тэнгууд ноос нь очихоор нэг үнэр гараад идэв штэ ноосны үнэр. Тийм үнэр штэ oh my god яа. Нэг иймэрхүү цөмслөө. Дагуураа цагаан өмттэй. Тэгээ дээгүүр юм хар cropped цамцтай. Надаа юм бүрэн бүтэн цамц байхгүй ерөөсөө ингээд гидсэн байхгүй, энэ нь байхгүй, дээгүүрээ байхгүй, ер нь л юм хагас талал цамцнууд байгаа тийм. Монголоос ер нь бол маш цөөхөн хувцастай ирсэн, бараг л хувцсгүй шахуу ирсэн заяа. Одоо ингээд миний шүүгийг харах юм бол ерөөсөө ингээд л болоо. Гэсэн ингээд энэ ингээд өмднүүд нь ийшээгээ ингээд юм бүрэн бүтэн цамцнууд нь гэхдээ дандаа юм зузаан ноосон цамц. Тэгээд дээр нэг юм хідэн юпг подолк тэгэл болоо. Яг гадуур өмсөх юм ч гэсэн бараг 1-2. Ер нь бол маш цөөхөн хувцастай ирсэн. Тэгээ би бас тийч амар нэмж хувц авъя гэж бас нэг бодохгүй байгаа. Нэгт мөнгөө юм мэрэн хоёрт яг үндэ надад тийм хувц хэрэгтэй биш байхгүй юу? Би тийч бодоод нэг их хувц авъя гэж бодохгүй байгаа. Тэг одоо 11 болж юм ерөнхийдөө бол би ингээд гарах тийшээгээ хандна. Одоо ингээд хувцас өмсчил гарна штэ. Тэжгүй харагдчихээн. Болж байна. Гэтэл oh my god this миний хичээлийн цүнх means everything. Одоо ингээд үрчингүүт би ингээд өөрөөсөө том цүнхтэй. Тэгэл миний хамаг аутфитыг байхгүй болгочих жоох байхгүй юу? Нэг мөртөө цүнх үрийг гэхээр энэ цүнх амар хүнд заяа. Тэгээд нэг мөртөө цүнх үрхээр мөр өвдөд идэв юм аа энэ мөр. Чивчтэй гарах уу чивчгүй гарах уу? Яаж юм? Болохоор энэ үү?
Энэ арай л их гизэг гаргаад их юм а тий. Ямар галцхан дэм бэ хоцорлоо гарыг. Энэ хоёрыг хураачи. Ягаа галтгоор оруулчи. Power bank байгаа. За биш. Надаа энэ хог амир ядраатай байна. Тос мостой юм идэг хог гэж тустай ялгадаг хгүй юу? Тэгээд тэр чинь мэдээж олон үлдэгдэл мүлдэгдэлтэй тос мостой гам чинь жоохон муханартай байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг ингээд 7 хоногт 2 л удаа ирж авдаг заяа. Тэгээ би ер нь бол 3-4 хоног гэртээ ингээд юм бахан муухай хог ингээд байлгадаг. Тэгээ би тэрэнд амар төрөвч гэсэн байна. Төрөвч power bank байхад тэр юм болоо доо. За байна. Уралаа бутчих гэхээр гадаа явж хахад салхитай өсөнд наалтаа зэтлээ болно. Hello. Чиүн hello бэ. Bye bye. Гэрээсээ гарцгаая. Сая би нэг барилгын ажил хийгээд буцаа сольж байгаа шалтаа ах нарын хажуугаар өнгөрлөө. Монд ер нь бол арай л дэндүү илдэг заяа. Заримдаа ингээд санаа зовноор би ингээд мэдгүй би ч одоо ингээд гадаад хүн байгаа шүү дээ. Тэгээ ингээд заримдаа би ингээд мэдгүйгээс болоод яг үйлчлэгээний байгууллагуудад баг зэрэг төвөг очруулж байгаа байхгүй юу? Буруу банк одоо буруу салбар дээрээ цаг аваад очиж мэдсэн. Тэгэнгүүт ингээд надаас бүр амар уучлахгүйсэн. Яагаад вэ гэхээр би гэрээсээ нэг цаг явж утсан байхгүй юу тэр банкны салбар дээр. Би 7 гэж усаад тэрэнд очдөг байхгүй. Тэгсэн чинь ингээд гэртэйгээ ойрхон салбар дээр нэг стамаа гээд би тэрийг нь мэдхгүй ингээд хамгийн ойрхон цаг байсан газар нь авсан байхгүй юу. Тэгээ надаас зөндөө уучлахгүйсэн. Тэгээл ингээд ангид гэсэн заяа багш ингээд даалгавар шалгана штэ. Тэгээд манай ангийн зарим хүмүүс амар сайн даалгавраа хийж ирдгүү за. Тэгээ багш бараг даалгавраа хийж ирэхгүй байгаа хүмүүс ингээд даалгавраа шалгууллаарэ гэх ингээд амар илгэрэлж байгаа хгүй. Тэгээ нөгөө хүмүүс нь ингээд хийгээгүй байвал ингээд бараг уучлаарай гэж бараг багшаагаа уучлахгүй байгаа. Тэгээд тэгснэ ингээд даалгавар үзүүлсэн чинь баярлаа жишээ. Манай Монголд бол тийм юм байдгүй шүү дээ. Итгэвчтэй яг ингээд Японд тэр нэг амны уншлага болцсон байт юм шиг байгаа. Халуун байна. Би ингээд харам өмссөн чинь нар тусаад амар халуутчихэв. Би энэ шатаар гарч ийн. Энэ шат бүр амар ядраатай. Гэхгүй юу? Гэт өглөө болгоо ингээд гардаг. Тэгээ энэ чи яах вэ? Сургуулийн шат бүр ёо. 16 тартай төгөхгүй юу? Тэгээд лифт амар очтой гэдэг сургуулийн. Тэг өнгөт заримдаа шатаар явангууд. Oh my god. That's no joke. Тэг өнөөдөр ихт очиж байгаа учраас лифтээр явнаа. Ёо Christmas. Гараглаа. Тэншан арай ирэх болоогүй болохоор түүний бодлыг сая ирэхэд бол ямар ч хүн байсан. Одоо жоохон хүмүүс ирж байна. Гэтэ ер нь манай энэ бодол нэлээд хүн бахта бодол. Би амар очрлж зогсоод байдаггүй. Ингээл нэг юмны ард нэг хүн л байж идэг. Яа амар халуун байна. Би амар халуутчихсан. Тэншаа ирж байна. Тэншаа бичиж болох байхаа.
Зэг метроноос буучаад алхаж байна. Ер нь бол саяны метро бол маш цөөхөн үнэтэй. Маш цөөхөн тийш. Ер нь бол Шинжлэх рүү ирж байгаа метро бол уусаал үнэтэй байдаг. Гэхдээ rush hour буюу яг ажил тардаг, ажил ордог цагаар маш их үнэтэй байдаг. Битүү байдаг. Нөгөө Монголд автобусанд яаж чихдэг, яг л тэгж чихдэг. Сая бол арай гайгүй байлаа. За яг Шинжлэх дотор явж байхад бол гадаад хүмүүстэй маш их таардаг. Бараг л тал нь гадаад хүмүүс харагддаг заяа. За ер нь л ингээл би маш их алхдаг. Гэрээсээ Дэшаныхаа буудлын хүртэл нэг 23 минут алхана. Тэгээд сургуулийнхаа метроны буудлаа буучаад сургууль руугаас нэг 16-7 минут алхана. Би одоо ингээд ер нь бол жоохон жуулчин шиг л явж байна. Уусаа гадаад байгаа болохоор ямар ч жичих нүргүү бичиж байна. Одоо жуулчин гэж бодвол бодно л ийз. Зэг амар салхитай нөгөө гэлөөгөө харж байна. Би сая стейшн дээрээ буугаад стейшныхаа комбини буюу 7-Eleven convenience store-оос юу авсан? Cookie авсан. Тэгээс нэг чипс авсан. Ер нь бол баг гэртээ ирж байна. Би нөгөө нэг тамга ялна гээд би өгөн донки гэдэг одоо нэг юм дэлгүүр шиг юм байдаг хгүй юу? Тэгээд очингоо тийм тамганы машин байдаг гэсэн. Тэгээд тэн дээр нь очиод хэлчих тийм үү? Бодож исэн чинь нэг хүүхдээс асуусан чинь нэг монгол хүүхдээс таарад тэгж тамга илгэсэн үү эдэр илгэсэн гэж асуусан чинь амар үнэтэй байсан. Тэгээд би Amazon-аас харсан чинь амар хямдхан байсан байхгүй барыг нэг 10,000 цанга 12,000 гэжсэн. Тэгээд би Amazon-аас захиалсан. Сая захиалсан. Тэгээд арай ирээгүй байгаа. 5-6 хоногийн дараа ирэх юм уу? Тэгээд ихээр ямар ч байсан үзье. Хийх чанартай байна. Яаж юм харъя. Тэгээд за гэртээ ороод уулзъя. Орж чимгээ талих гэдэг юм шүү дээ. Тэг би гэртээ орж ирээд уцнараас хэлж чууд хоолоо гал дээр тавьчих байж гин. Ер нь бол нөгөө хөлдөө байсан төмс луванга шууд хийгээл тэгээд доор нь дахин юм ахгаа хийгээл бас ингэсэн одоо давсан нэг чинь. Өнөөдөр болохоор би карри идэж байна. Өнөөдөр махтууш би маргааш гахамах аваад жив хийж идэх юм уу гэж бодож байна. Хоол болохоор уулзъя. Хоол болтлоос юу чих вэ? 20 minutes later. Хоол болцсон шүү дээ. Хоол аруулах марцсан байна. Карри хийсэн байна. Би гоё хоолоо ингээд бичлэг үзээд гоё тухтай идчихийдэх үү. Та заавал миний хоол идгийг харах шаардлагагүй шүү дээ. Хинч харъя гэдэг байгаа юм тийм. За ямар ч байсан юм бай тэгээд юм гоё жимстэй цай. За би сая хоолоо бүдийн идээд дуусчлаа. Матчатай куки авсан баггүй юу? Тэрийгээ цуг идчих үзье. Амсцгаа. Оо, матч уншиж чинь. Нэг уншиж чинь. Оо, юм гоё юм байна. Тэж та бүтнийг нуулах уу? Арил царилгүй. Өнөөс авд үзтүүсээр матч унштай л. Саяны хоолстой гоё л recommended. Энийг битээ тоогоорой. Дотор нь өнө жоохон чихтэй бороонд норцсон уц байгаад болохоор би ингээд чихтэй болохгүй гэж төр халаан анголцсон байгаа. За. Одоо тэгэхээр би аним үзэж чинь. Өнөөдөр юм бичих даалгавар байхгүй зүгээр ингээд онлайнаар их даалгавар байгаа учраас тэрийгээ гяс хийчихэд тэгээд яриа сонсголыг сайжруулах хэрэгтэй байгаа учраас би аним үзэж эхлэж байгаа. Тэгээ бас подкаст үзэж сонсож эхлэж байгаа. Тэгэхээр миний нэг өдөрт хамтсан баярлалаа. Өнөөдөр ер нь бол яг л миний өдөр тутмын за 5 өдрийн 4 за 3 нэг иймэрхүү өнгөрдөг. За тэгээд дараагийн хэмжлэгээр бол арай сонирхолтой юмнууд бол хийнд зүгээр ингээд өдөр тутмынхаа юмыг харууллаа. Тэгээд одоогоор манай гэр яг бүрэн тогтоог байгаа байхгүй юу? Би бас нэг юм шүүгээ авах бүтэлтэй байгаа. Тэгээд яг болцохороо хом төрийнэ. Тэгэхээр дараагийн хэмжлэгээр уулзлаа. Түр баяртай.